хичээлээ хайртай хамгаална гэсэн. За бүгдээрээ усаад нэмсэн. Хичээлээ хамгаална. Хичээлийн маань өөрөө юу гэж бодож байна? Хичээлээ хайртай хамгаална. За супер. За бидний өөрөө хичээлээ хайртай хамгаалъя. За хичээлийн дэг маань цаг баримтлах, дэг хүндлэх, чаг тод ярих гэж юм тийм ээ. За энэ дээр бас багш нэг заасан байна. За дүгнэх журам хүүхд төрийн оролцоо хичээлээ ойлгож тайлбарлаж байгаа байдал цагтаа багтаж байгаа байдлыг багш нар харж байна шүү дээ тийм ээ. За өнгөрсөн хичээлээр бид газар зүүн нээлтийг үзсэн. За Кристофер Колумб За Бернардо Магеллан дэлхийн хойш. За чанга тул яриад. За Васко да Гама. За Панрын сагсан доктор. За ийм бүслэг тоо. За энийг бүгд За багаараа хийж шүү. За бүслэгтийгээ юу нэг хэлээ. За цаг явж байгаа. Бүгдээ наад сууд сүлжиг. За өнөөдрийн хичээл маань твүүдээс твүүдийг төлөөж сурагчид маань оролцож байгаа. За нэгдүгээр наацлыг дуслаа. За ямар хүссэн бэ? Дэлхийн далай багур. Дэлхийн далай багур. За дараа Европыг дуслаа. Дэлхийн далай багур. Дэлхийн далай багур. За. Австрали. Дэлхийн далай багур. Дэлхийн далай багур гэж байна. За бүгд дуслаа байна. Дэлхийн далай багур. Дэлхийн далай багур. За Америк юм. Дэлхийн далай багур. Дэлхийн далай багур. За багш нь өнөөдөр хичээлийг үнэлэхдээ ам үнэлгээгээр бас үнэлнэ. Ам үнэлгээгээр үнэлэхдээ бүрэн гүйцэд 100% хариулж чадчихвал багш нь гайхалтай гэдгийг хэрэглэн. За юу. За тэгвэл та нар яг нь би бүрэн гүйцэд 100% хариулсан гэж ойлгох юм шүү. За үн зэрэг хариулчихвал маш сайн. За жоохон баг зэрэг зүтгэх байвал юу л сайн гэж багш нар хэлсэн. За юу. За тэр гайхалтай байлаа тавсан баг маань. За өнөөдрийн хичээл маань дэлхийн далай багур газар. За сар руу дөрөв. Сэдвээр өнөөдрийн хичээлийн сэдв маань дэлхийн далай багур газар. За өнөөдрийн хичээл дээр бид өнгөрсөн хичээл дээр бид дэлхийн нээлтүүд үзсэн тийм ээ. Тэгвэл өнөөдрийн хичээл дээр бид нээлтүүдийг маань хийс хүмүүс маань тойроо хэлсэн бол өнөөдөр бид дэлхийн тойроо хэлнэ. Тойроо хэлж байгаа явцдаа хэний баг LTV-с оролцож байгаа баг сурагчид маань хамгийн олон загас байх вэ гэсэн. За хичээлийн зорилго юу гэж байна? Сурагчид далай болон их газрын талаар зөвлөх мэдлэг олж чадрын зураг заах чадвар эзэмшүүлэх.
нэг нь хичээж байна. Нэг зөвхөн хичээд нэг нь хичээд байна. Мэдхийг хүсэж өгч. Мэдхийг хүсэж өгч. Энэ мэдхийг хүсэж өгч. За мэддэг зүйлээ үлдээ тийм ээ. Мэдсэн зүйлээ үлдээсэн. Мэдсэн зүйлээ үлдээ. Хичээлийн дараа надад чинь шүү тийм ээ. За мэдхийг хүсэж байгаа зүйл. За зөвч байгаа шүү. За бүгдээ дуусгая. За сайн болсон маань. Дууссан үү? За дууссан. За ахын хоёр тодорхой гэж юу вэ? Дадаа гэж юу вэ? За камерын сагсан дотор даалгаврууд байгаа шүү дээ. За энэ тарааж өгөх материал сарж байгаа ахын хоёр хараад байна шүү дээ. За дээдлээ санамж нь уушгүй гэдэг юм байна. Ахын хоёр за ахын хоёр юу гэж юу? Тодорхой гэж юу вэ? Дадаа гэж юу вэ? Газар гэж юу вэ? За газрын зургаар ашиглаад бүгдээрээ тодорхойтой үжээр явж та. Энэ газрын зургаар ашиглаад Бүгд вагийн томтмын тодорхойлолтоо цаасан дээр авчихсан. Багаар авдраа багаар. Цаасан дээр авчихсан. Энэ цаасан дээр бичиж бүгдээрээ. Атаа гэж юу вэ? Ганцэр гэж юу вэ гэсэн. Газрын зургаас ашиглаж байгаа бичиж шүү дээ. Газрын зургаар ашиглаж байгаа. Газрын зургаар харж байгаа бичиж шүү дээ. За, аач хэвээс урагшлуулсан байна, уусан байна. За, сод нэг дээр явуулсан. Дадагийн хэмжээний давслаг болсон. Дадаа гэж за. Хорой газар болохоор хэмжээний Бусдаас сонсон гэсэн юу яа та? Нэг яасан л өгдөө яриа баяраа. далай бол хэмжээний давслаг ус. Хорой газар хэмжээний усаар хүрээлэгдсэн хорой газар. За, маш сайн байна. За, Европ. За, маш сайн байна. За, өөр бандус мөн. За, Австрали. Хэмжээний давслаг далай гэдэг хэмжээний хорой хэмжээний усаар хүрээлэгдсэн хорой газар. За, маш сайн байна. За, Австрали. Далайн их хэмжээний давслаг харин их газар их хэмжээний усаар хүрээлэгдсэн их хэмжээний их газар. За, сайн байна. За. За, бүгдээ харагдаж байна. Газар гэдэг маань газрын тоорон бүрээс нь ихээхэн хэмжээний усыг юу гэж байна уу? Дадаа гэж байна. За, бүгдээ өчөд авчаарай. Бүгдээ. За, эргэн доороо усаар бүрээлэгдсэн хуурай газрын томоо тодорхой гэж байна. За, ихэвчлэн орцож байгаа. За,
цэцтэй юм хамгийн түрүүндсэн юм байна. Өнөөдөр мөн хичээлийн аялал маань номхон талаа тийм ээ. Номхон талаас хэлж байна. За цэцтэй хоёр Европ төв арай онцтой хариулт өгсөн. За нэг цагс байлаа. Тэгэхээр дэлгэл болж байгаа юм. Тэгэхээр за бид нар одоо номхон талаар аялж байгаа юм шүү дээ тийм ээ. Евраз, Хойд Америк, Африк, Нид Америк, Австрали, Атлантик гэдэг газар байна. За дэлхийн далай маань дөрөв талаатай гэж мэдж байгаа. Тэгээд за хүний биеийн 75-аас 95% харин тахны 90% ус байдаг гэж тийм ээ. Харин дэлхийн 71% ус 29% дуурай газар. За энэ дээр үзүүлсэн байна тийм ээ. 71% ус 29% дуурай газар. Далайн ороод өндөр уулнууд өргөн талх хөндий гүн хомдол хотгор ихтэй номхон хамгийн гүн
6 төвчнээс доош хасах 11 өрөө та нарын сагсан дунд энэ мэдээлэл бол байгаа гэж та заяа. Тэгээд за энэ дата дээгүүрээс аа биш ч юм уу. Стандарт байна. Томоохон бисгийг их газар хэмээн нэрлэнэ гэсэн. Бүхэн хэдийн их газар байна уу? Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Франц, Африк, Антарктик. За их газрууд маань энд байна. За энэ Евразийн их газар гэдэг юм тийм ээ. За дараа Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Австрали, Антарктик. За Аз ба Европ төвийг хамтд нь юу гэж байна? За Азийг Европ төвөөс Уралын өрөө Каспийн тэнгисээр зарагдаад Аз төв нь Африкаас Улаан тэнгис ба Суэцийн суваар Хойд Америкээс Бельгийн хаваагаар саар гэж байна тийм ээ. Индонез улс бол Ява, Суматри ардууд Филиппин, Борнео буюу Калимантан, Шинэ Гинэ зэрэг ардууд Аз төвд оршиж байгаа гэж байна тийм ээ. За энэ талаар мэдээж бол та нарын сагснууд байгаа тийм ээ. Бүгдээрээ харж байна. За энэ юу вэ? За ахын дөрөв. Антарктикт яг гоо за ахын дөрөв аа.
тэгээд ямар айтай амьддаг вэ гэвэл оцоо шүү, далайн хаац, хүйтэн гişтэй. Маш сайн байна. За тэр харъя. За тэр бусад их газар хүмүүс байнга ач төрнө гэж тийм ээ. Антарктидаас бусад их газар. За учир нь Антарктидын их газар зузаан мөсөөр хучигдсан маш хүйтэн тэнд хүн амьдрах аргагүй гэж тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ ер нь бол зөв хариулт хэлсэн бүгдээрээ. За бүгдээрээ маш сайн байна. За бүх багш хослын нэг загс үгүй. За бүгдээр хаана хийж байгаа вэ? За тэгвэл та нар хардаа хэдэн төв байна уу та нарын? 5 төв байна тийм ээ. За тэгвэл нэг их газар руу нэг төв надад шүү. Яагаад гэвэл за бидний хичээл дуу сонссон тийм ээ. За энэ дээр юу гэж дуулсан? За нөгөө хичээлд нөгөө төвд нь яагаад дуулсан? Тэр твээс их газраас бүгд байх гэсэн үг шүү тийм ээ. За маш сайн байна. За тэгтээ төв маань тийм ээ. Өцөө шүү байна. За өцөө шүү. Ганц амьдрал юмд маань өцөө шүү байна. За тийм бусдаасаа талбай хэмжээгээр хамгийн том бөгөөд дэлхийн 7 тэрбум хүн ам багсаас илүү амьдрнаа. Хүн амын тоогоор дэлхийн тэргүүд Индик, Хятад, Индонез, бусад гурван Аз төвд оршдог. Европ тэм хүн амын тоогоор Азад хүрэхгүйс дэлхийд хүн амын хамгийн шигүүс урсан газар юм аа гэж. За энэ нь тийм ээ. Австрали төв. Австрали төвийг энэ ямар их газар вэ? Австрали төв хэд дахин багтаасан? За энэ мэдээлэл мэдээлэлгүй сагсан өдөр ч юм байгаа. За энэ хамгийн өндөр бол Жамалон гоё 8800 м өдөртөө. За энэ уус байна уу тийм ээ. Үүлэн дунд явж байгаа юм. За энэ Өмнөд Америкийн хамгийн өндөр болов. За Маккинли ямар заний мэд хөөрсөн. Ямар их газар хамгийн өндөр бол үлээ. Оос хойд Америкийн хамгийн өндөр болов. За энэ бол Монгол орны хамгийн өндөр. За талхам тавтар орооч. За Марины окроо далайн төвснөөс доош. За бүгдээрээ зөв болсон байна. За яагаад нэмсэн бэ? Ихээс нь багыг хэсдэг тийм ээ? За тэгвэл 8850-аас хасах нь хэд билээ бас? 11. За хасах нь зөв гаргасан байна. Гэхдээ
11,000 22. Тэгээд хасгасан Тийм ээ. Энэ бас метр шүү. За тэнцүү. Хасгасны юу вэ? За тэгээд нэмээд 19,872 гарсан байна шүү. За өчигдөр ойлгосон уу? За яагаад нэмсэн юм бол энэ 19,800. За түрүүж бодсон эхний хоёр удаа очно. Энэ удаа ихийн талаас нэг зах сагчаа. За түрүүж бодсон. Дараа австрал. За гайхалтай байлаа. За энэ хариу маань 19,872 гэсэн байна. За нэлийн хамгийн өндөр ба ганцыг авах зүйл шүү дээ. За 16 өндөр арай. Энд газрын зүгэн дээр дугаарч явах хэрэгтэй. За тоотоо дугаарч явах. Тэр аваад тавьж дугаарч. Газар маань далайг ажилтан талбай хэмжээгээр дараа нь бичиж тийм ээ. За хамгийн том талбайтай нэг би бичиж шүү дээ тийм ээ. За дууссан гарчрын энэ дээр заагаад шүү. Чамд тогтоох. За хамгийн газрын зураг ашиглаж байгаа юм шүү дээ тийм ээ. Газрын зурган дээрээс харж байгаа газрын зургийг харж байгаа. За газрын зураг ашиглаж байгаа бүгдээрээ талбайг нь аль нь том байх гэж эндээс үзүүлж үзэж байгаа. За гарч ирнэ аа. Энэ болохоор юу ч тааштай. Их газар ба далайг тусад нь 1 2 гэж тооцож байна. Далайгаас ихээр шууд их газар нэг гэж байна шүү дээ. За эднийг яасан бэ? За бас далай ба их газар тусад нь яаш. Тэгээд далайгаас доош их газраас Багшаа тусна хийсэн. энэ тийм ээ тийм ээ. За эднийг алдсан байна бас. За эднийг за хамгийн нөлөөлөлтөй хийсэн маань баг маань Аз тийм байна. За гайхалтай аз тиймээс урагч угаас өвчт маань. За энэ тгийн талаас нэг загс байлаа. За бусад багууд маань бас сайн байна. Хоёроо зүгтнүүд ер нь дараалал авсан байна л да. За энэ дээр бүгдээ далайн дараалал гэж байна шүү дээ. За номхон талаа хамгийн том байна тийм ээ. Тэр атлантын талаа энэний талаа талбайн доор гарч ирж тийм ээ. Манайх бүгд За хойд мөсөн талаа гэсэн. Ийм дараалал. За одоо бүгдээ хичээлээ ихэнд цаасан дээр мэдсэн мэдгийг төсөж байгаа зүйл мэддэг зүйлээ одоо тэгвэл мэдсэн зүйлээ хэлж байна. За тэгээд өөрөө хам наараа. За бүрхүүнээ усаач. За бүрхүүнээ усаач.
юу юу байсан. За хоёр гараа хөлтөнд гараа шигтэнэ. За бусдыгаа сонсчихдээ маань яасан лээ гэж та. За Мэддэг зүйл нь дэлхийд хэдэн талай ба хуурай газрын талбай хэмжээ зэрэг олон зүйлийг мэднэ. Мэдхийг хүсэж байгаа зүйл газар зүйн зураг дээр ашиг зураг. Талбай болон хуурай газрын талаар илүү их мэдээлэл зөвлөж чадчих. За баярлалаа. За баяр хүргэе. Тэр баяр хүргэе. Хараа доброо. Дэлхийд угааш мэдхийг хүсэж байгаа дэлхийн хамгийн наадмын газар ба өндөр газар бас газар нутгийн нэг хэмжээ. За мэдсэн зүйлээр далайн ба хуурай газрын талбай хэмжээндээс тараалын үзэг. Өөр зүйл хийж явсан уу? Энд дээр үгүй болчихсон шүү дээ. За дараа. За бүгдээс онцож байгаа. Мэддэг зүйл маань Монгол талыг хамгийн том талыг гэж мэддэг байсан. Мэдхийг хүсэж байгаа зүйл нь дэлхийн далайн ба хуурай газрын ерөнхий ойлголтыг мэдхийг хүсэж байсан. Мэддэг зүйл нь далайн ба хуурай газрын хэмжээ хийх зүгийн өөр ойлголтыг мэддэг байсан. За баярлалаа. Австрал багийн маань мэддэг зүйл нь гэхээр хэдэн талай байдаг, хэдэн их газар байдаг, хэн дэлхийг таршин зүйлийг нээснийг мэддэг байна. Дэлхийг хүсэж байсан зүйл маань далай гэж юу вэ? Аль гэж юу вэ? Антарктикад яагаад хүн амьддаггүй вэ? Мэдсэн зүйл нь болохоор далай гэдэг нь их газрын хүрээлсний хэмжээний усыг хэлсэн. Арал гэдэг нь их усаар хүрээлэгдсэн баг хэмжээний утгаар Антарктикад яагаад хүн амьддаггүй вэ гэхээр удаан өсөх чигтсэн хүмүүс маань цаг уурдаг учраас. За гайхалтай даа бас дэлгэрэнгүй үтсэн. За баяр хүргэе нэ. Мэддэг зүйл нь болохоор далай ба дэлхийн хамгийн өндөр цэгийг Мэдхийг хүсэж байгаа зүйл бол тэвүүд яаж үссэн талаа. мэдсэн зүйл нь далай ба тэвийн хэмжээг мэдсэн. За өөр зүйл юу мэдсэн бэ? Өөр зөндөөс за талбай хэмжээгээр мэддэг байсан тийм ээ. Өөр их газар гэж юу вэ? Хуурай газар гэдэг вэ? Юу вэ? Далай гэж юу вэ гэдэг мэддэг байсан шүү дээ. За бас арай устасаа илүү тодорхой хүнд ойлгож өгсөн маань Австрали твээс сонсож байгаа хүмүүс маань арай дэлгэрэнгүй тийм гэсэн байна. За Австрали тийм маань саяга бидний аялал маань за хойд бүсэн талаа яаж байгаа юм. Нэг загас байдлаа. За гэрийн даад бүгдээр сагсан дотож угаасаа та нар нөгөө контр зурган дээр бүгдээр захын цэгүүдээр номныхоо угаасаа та нарын юу дээр ч байгаа ч гэсэн тийм ээ. Энэ жин цаасууд энийг ашиглаад контр зургуудаар захын цэгүүдийг тэмдэглэж ирнэ. Ойлгосноо гэж байна. Захын цэгүүдийг тэрийгээ тэмдэглэж байгаа. За хичээл дэлгэрэнтэй оролцсон сурагчтай баярлалаа. Усны бичлэг үзүүлээ. Юу аа?
жил бүр 6 сая гаруй тонн газрын тос тэнгис талаар хаягдж байна. За тэгвэл яаж яаж юм гэсэн үг? Надаа маань юу болж байна? За бохирдож бензин болж байна гэсэн үг юм нэгсэн дөө. Нээд болж байна гэсэн үг тийм ээ. За ингээд бүгдээрээ хичээлийнхаа өрөө хэлээ. Хичээл дуслаа. Аз болон Австрали ТV сурагч оролцсон сурагчид маань төрүүлдэ за баяр хүргэе. За өсвөр журнал дээр түргийн 9 өдөр өчөөр явуулсан тийм. За өнөөдрийн хичээл дуслаа баярлалаа.